아이고. 자. 이거 юуны та манай харагдахгүй шүү тэн дээр. Тамраа дэлгэцэн дээр. болж штэ. За, болоо. Хоцролтой, дүрс хоцролтой юм тий. За. Цэрэг нэг байна. Дүрс явж байгаа юу? Явж байгаа. За. За, та юу ч юм уу. Тэрхүү. Так. Өчигдөр лав 4 хүнээр эхэлж ирсэн. Өнөөдөр лав 13 хүн байна. Та бүхэнд баярлалаа. Ажил хөдөлгөөний устдах 11 арга зам гэдэг лекц өнөөдөр явна. Өчигдөр капитал гэж юу вэ? Бид нар яаж капиталтай болох вэ? Өхмөл капитал гэж юу юм ингээд капиталын тухай ярьсан. Манай бид нар ингээд 5 найз залуу нийлээд зөндөө олон лекц тавьсан байсан учраас ийм бид нарт ийм лекцийн слайдууд бэлэн слайдууд байсан. Өчигдөр би капитализм намын дарга лав сүрэн гэж хүний тавьсан лекцнээс товч ярьсан. Өнөөдөр Зоригтбаатар гэж манай намын залуугийн тавьсан лекцийг товч явах юм байна. Яг ажил хөдлөлийг устгах 11 арга зам. Тэгэхээр ажил хөдлөл гэж юу вэ гэдгээс өнөөдрийнхаа яриаг эхэлчихье. Ер нь профессор Пэгу дур зоргийн ажил хөдлөл, төр зургийн ажил хөдлөл хоёр янзын ажил хөдлөл нээсэн. Тэгээд John Maynard Keynes арга буюу ажил хөдлөх 3 дахь төрлийн ажил хөдлөлийг нээсэн байна. Дур зоргийн ажил хөдлөл гэхээр бид нар ойлгож штэ. Зүгээр ажил хийх дургуун аль ч оронд байдаггүй Америкт ч байдаг. Тийм ажил хөдлөл. Төр зургийн ажил хөдлөл гэдэг чинь мэрэгжлээ сольж явах үед ажилгүй байх тий. Одоо сурж явах үедээ ч байдаг юм уу ингээд одоо ямар нэгэн байдлаар төр зургийн ажилгүй хүмүүс байна шүү дээ тий. Арга буюу ажил хөдлөл гэж юм ажил хөдлөл байдаг юм байна гэдгийг Кейнс нийж арга буюу хүлээн зөвшөөрсөн мөртлөө ажилгүй байгаа хүмүүсийг ч тэр ажил хөдлөл дотор багтаадаг ажил хөдлөл юм байна. Арга буюу ажил олдохгүй ихэнд ажилгүй байгаа хүмүүсийг багтаадаг юм байна. Ийм ажил хөдлийн ийм шин төрөл байдаг юм байна гэдгийг John Maynard Keynes нээсэн. Арга буюу ажил хөдлөл ихсэх юм бол тэр их хямрал гэж юм руу шууд унж байгаа юм байна гэдгийг нээсэн. Тийм учраас одоо энэ коронавигийн хямралын үеэр бүх дэлхийн бүх хөгжингүй орнууд нөгөө ажил хөдлөлөөс үгэлцээ харагдлаа гэж штэ. Зүгээр ингээл 7 хоног тутам ажил хөдлөлийнхаа мэдээг Америкийн засгийн газар зарлж идэг. Тэгэнгүүт Трамп гуйж байгаа байхгүй ганц 7 хоног зарлахгүй үнжижээчтэй гэдэг. Тэгэхээр энэ ажил хөдлөлийн мэдээ бүр дийлжт нь нөлөөлж идэг тийм хүнд асуудал. Тийм учраас энэ ажил хөдлөлийг л одоо тогтоон барьж чадах юм бол хямралаа тогтоон барьж чаддаг учраас ажлын байр алдсан хүмүүс тэтгэлэг өгж ийн Америкчууд гих мэтлэн тий. Тэгэхээр ийм ажил хөдлийн 3 төрөл байна. Тэгэхээр энэ арга буюу ажил хөдлөл арилах үзэгдлийг бүрэн хөдөлмөр эрхлэлтэнд хүрж байгаа юм байна гэж Кейнс хэлж штэ.
За ийм гурван төрлийн ажилгүйдэл гэдэг юм байна. Хэрвээ энэ арга буюу ажилгүйдэл гэдэгт өртөх юм бол хүн сая хэлсэн тийм арга буюу хэд баг цалин хүлээн зөвшөөрөөд тэр нэг аюул бага цалинтай ажлыг хийгээд байгаа байхгүй. Тэгэхээр манайд одоо жишээ нь автобусны жолооч $300 цалинтай байж штэ тийм. Америкт бол автобусны жолооч $400,000 цалинтай байж байгаа байхгүй. Тэгэхээр арга буюу уг нь тийм уг нь ажил хиймээр бүлөө. Тэгтээ өөртөө өсөж өгөхгүй эрхэмдгийхүү тийм арга буюу нэг юм ажлыг аюул хүнд ажлыг Америкийн автобусны жолоочийн $4,000 хийдэг ажлыг $300 дуртай дургу аваад тэгээд хоёр хүний ажлыг хийгээд муу зам дээр ингээд үйл тамаа үзээд аюул агтлагдсан автобус бариад манай Монголын ард түмний ийм бага цалин арга буюу хүлээн зөвшөөрсөн явж байгаа юм аа. Тэгэхээр хэрвээ Кейнсийн үзүүлэлтээр үзэх юм бол Монголын бүх хүн арга буюу ажилгүйдэл гэдэг юм руу орцсон байж байгаа байхгүй. За зүгээр ингээд Монгол Улсын статистикийн газар, одоо засгийн газар, улс төрийн намууд гэдэг аюул олон байгууллагууд ажилгүйдэл тэдэн хувьтай байна хэлдэг шүү дээ. Улс төрийн намууд нь бол засаг барьж байгаа улс төрийн намууд бол ажилгүйдэл 14% байна ч гэдэг. Статистикийн газар 98,000 ажилгүйчүүд байна ч гэдэг тийм. Тэгээ ингээ аюул зөрүүтэй хотлоо мэдээлэл явуулдаг. Гэтэл бодит байдал дээр 230,000 ах дүүс маань гадаадд хар ажил энэ Монголд ажил олдохгүй болоод явсан үнэн үстэй. Тэгээ 230,000 хүн ажилгүй байгаа шүү дээ Монголд. Гадаадд ажиллаж байгаа хүмүүс чинь ажилгүй болоод явсан. Тэдний хүрээ дээр бол бас ажилгүй байхгүй. Ажилгүй болоод явсан. Тэгэхээр энэ ажилгүйдэл дээр энэ бодит ажил гадаад байгаа ажилгүйдэл дээр бодит ажилгүйдлээ нэмээд тэгээд энэ төрийн албан хаагчдад арга буюу асар бага цалинг доромжлсон цалинг тийм ингээ хүлээн зөвшөөрсөн 193,000 хувийн хвшилт байгаа гэдэг ингээ харах юм бол баг чинь одоо нэг арга буюу ажилгүйдэл гэдэг ангилд баг хүн амын маань 90% хамрагдж шít ажилгүйдэл юм байна. Хөдөлмөрийн чадвартай иргэдэм байна. Тэгэхээр ийм аюултай байдалд орсон явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэний эсрэг одоо ямар арга хэмжээ авдгийм бэ? Ингээд энэ ажилгүйдэлд орох юм бол ингээд гамшигын гурвалжинд орчдөг юм байна, хямарчдөг юм байна. Одоо нөгөө 34 оны 29 оны их хямрал гэж ярьдаг шүү дээ. 34 он хавцаа дуусч чинь 14 оноос анхнаасаа эхэлсэн тийм. Тэгэхээр тийм ажилгүйд одоо тийм хямрал ороод ирэхээр яагаад хямраад байдсан бэ гэхээр нөгөө энэ ажилгүйдэл ихсээд ажилгүй цалингүй болчоор хэрэглээгээ багасгаж шүү дээ. Эдж humсах зүхээ багасгачаар үйлдвэрлэл буураад тэгээд нөгөө үйл ажиллагаагаа хязгаарлаж байгаа үйлдвэрүүд маань дахиад хүмүүсээ халаад ажилгүйдэл ихсээд гэдэг ийм мэдээлэл ингээл дандаа зөөгдөд идэг юм байна. Тэгэхээр ингээл эдийн засаг живсийн үеэр живж чаддгиймаа гэдгийг Джон Мейнард Кейнс гэж хүн олж нээхгүй юу? Уг нь нэг социалистууд шиг арга хэмжээ аваад ажилгүйд төрийн үйлдвэр яриад ингээд яваад орох гэхээр англи мэтийн орнд чинь болохгүй шүү дээ. Ардчилсан төрийн эцэг орон хязгаарлагдмал төртөө, цомхон төртөө эдийн засаг руу орж болдгоо лисвараад нэргээ зарчмууд үйлчлээд идэг. Тэгээ тийм орнууд чинь яаж чадахгүй нэгдүгээр, хоёрдугаар нь либералууд нь ингээд ахгүй төр бизнес руу орохгүй шүү. Оролцохгүй шүү. Тэгээ ингээд байхаар эдийн засаг үл үзэгдэж гарна өөрийгөө л авраг тэгэл над эдийн засаг битгий оролц хай гэдэг байхгүй. Тэгэхээр ингээ хайцсан эдийн засаг чинь үрд живсэн өөрөө байгаад байх юм байна. Яагаад тэгэхээр муу мэдээлэл зөөгөөд идэг байгаа байхгүй юу? Үл үзэгдэж гар муу мэдээлэлээ зүүн үл үзэгдэж гар сайн мэдээлэлээ зүүн. Тэгэхээр муу мэдээлэл нь болохоор ажилгүйдэл ихсэх юм байна. Хэрэглээ буурах юм байна. Үйлдвэрлэлүүд хаалгаа барих юм байна. Дахиад ажилгүйдэл ихсэх юм байна гэдэг энэ мэдээг одоо эдийн засгийн үл үзэгдэж гар чинь зөөгд идэг байна шүү. Тэгэхээр живсэн эдийн засаг үрд живсэн өөрөө үргэлжлээл живэд идэм байна гэ 20 гаруй жил Англи, Америкийн эдийн засгууд живсэн хэвээрээ улам доошо живэд исэн. Тэгээ энээс гарах арга замыг Кейнс олж байгаа олсон. Джон Мейнард Кейнс. Тэгээд хямралын
тэ хямралын эдийн засгийн одоо эцэг гэдэг нэр авлаа шүү дээ. Тэгэхээр эсрэгээрээ үйл үзэгдэгч сайн мэдээлж зөөж болох юм байна. Кейси нээсэн юм үйл үзэгдэгч маань сайн мэдээлж зөөж болох юм байна. Үйлдвэрлэл тэ ажлын байр нэмэгдэж байна гэдэг тэ хэрэглээ нэмэгдэж байна, үйлдвэрүүд олширж байна, ажлын байр ихсэж байна гэдэг ингээд сайн мэдээ зөөгөөд эхлэх юм бол нөгөө живсэн эдийн засгийн хөвөө гараад ирэх юм байна шүү дээ. Тэгэхээр тэр сайн мэдээ гэдгийг одоо жишээ нь хувийн хвшлүүд өгч чадахгүй, хувь хүн өгч чадахгүй болчиход байгаа учраас төрөл тэр сайн мэдээ өгөх зочлыг нэмж өгөх юм байна шүү дээ. Тэгэхээр тэр Английн эдийн засгч нь энэ төрийн эдийн засгт оролцдоггүй юм байсан учраас Джон Монарт гэнс зөвхөн хэрэглээ талд л нөлөө үзүүлье, мөнгөний бууруулъя, мөнгөний тоо хэмжээг жоохон нэмье эднэргээд ийм хэрэглээ талд жоохон зочил өглөө шүү дээ. Тэгээд гот хэрэглээ өсөд хэрэглээ өснө гэдэг чинь за тэр нь халамжч байж болно, хүү буурч болж мөнгө нэмчих болж байна. Тэгээд ингээд хэрэглээ талд нь жоохон мөнгө нэмээд одоо чамд халамж өглөө гэж бодоход гүйччихэд ажилтныхаа төснөөс талхаа авна шүү дээ. Тэгээ ингээд үйлдвэрлэлээ дэмжиж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний тоо хэмжээ өсөөд ажил дахиж нэмж ажилчид аваад тэгээ хэрэглээ дахиад өсөөл ингээд ийм сайн мэдээгийн ч ингээд зөвлөгч болдго юм байна. Тэгэхээр ганцхан энэ хэрэглээ талд ингээд мөнгө нэмэхэд л ингээд эдийн засгаас хэрэггээд ингээд дэшээ гараад ирж болдго юм байна гэдэг гэж бичгүй. Тэгээд Англи бол сая зөвхөн хэрэглээ нэмж эдийн засгаа босгож ирлээ шүү дээ. Тэгсэн чинь Америкийн төр бол нөгөө харьцангуй одоо хүчтэй төр байсан учраас энэ хөврийн дадал маланг бариад нөгөө төсвийнхаа хөрөг оруулалтаар ч үгүй юм үйлдвэрээ дэмжиж чаддаг, мөнгө хөвлөд үйлдвэрээ дэмжих боломжтой дэлхийн супер мөнгөтэй орон учраас ийм боломж байсан учраас Америк жишээ нь энэ хэрэглээ тал дээр мөнгө нэмж хийж өгөөд хэрэглээгээ нэмээд дээрээс нь үйлдвэрлэл талд төрийн том төсөл хэрэгжүүлээд энэ хөврийн далан гэх мэт төсөл хэрэгжүүлээд тэгээ хоёр одоо юу гэдгийг нөгөө хоёр цэг дээр нөлөөлчгөр ингээд аюул хордон эдийн засгаас хэрэгжиж байгаа байхгүй зөвхөн энэ хөврийн даланд орсон арматурын төмөр утсан гэхэд дэлхийг 8 бүтэн орох тийм их арматур байхгүй. Тэгэхээр ганцхан арматурын үйлдвэр хийхгүй үстэй тэр чинь мэдээж. Тэгэхээр тэр арматурын төмөрлөгийн үйлдвэр, цаймдын үйлдвэр, машин техникийн үйлдвэр, цахилгаан эрчимгүйч, зам барилга, жижиг дунд үйлдвэр гэл өгөөдөл энэ жижиг дунд үйлдвэр чинь ажлын хувцас үйлдвэрлэх үйлдвэрүүд барааны дараах мөнгө шиг орж ирэхгүй. Тэгээ ингээд 34 оны хямралаас Америк бол жишээ нь ингэж гарсан жишээ нь. Тэгэхээр хэрвээ ийм байгаа бол Монголд энэ саяын гурвалжингийн хэдэн болон дээр нөлөөлж болох вэ гэхээр асар олон болон дээр нөлөөлж болно. Яагаад гэхээр Монгол оронд бий болсон нөгөө ажилгүйдэл чинь дур зоргийн ажилгүйдэлч байгаа. Төр зургийн ажилгүйдэлч байгаа. Арга буй ажилгүйдэлч байгаа. Нөгөө бүх ажилгүйдэл нь бүгд байгаа. Бүгд нэгэн зэрэг үүссэн. Нөгөө 90 онд социализмын бүх үйлдвэрүүд дампуурчаар эмнэлэг сургууль, цахилгаан станц, эрдэнэт цөөхөн эдгээр үйлдвэр одоо ажлын байр үлдээд бусд нь бүгд байхгүй болсон. 90% ажилгүйдэл өртөхгүй. Тэгэхээр ийм аимшигтай том ажилгүйдэл гэмт үүссэн. Манай ажилгүйдэл бол Америк эдний ажилгүйдэл шиг нэг биржийн ямарсан ч байдаг юм уу, мөнгө дутсан ч байдаг юм уу, хэрэглээ буурсан ч байдаг юм уу, инфляц явсан ч гэдэг юм уу, ийм жижигхэн шалтгаанаар бий болоогүй ажилгүйдэл байхгүй. Монголын ажилгүйдэл 90% шууд ажилгүй болсон. Систем солигдох явцад нөгөө хуучин системд ажиллаж исэн үйлдвэрүүд ажиллах нөхцөлгүй болоод бүгд хаалгаа бариад зэрэг хямарсан учраас манай ажилгүйдэл чинь аимшигтай том ажилгүйдэл юм аа.
Тэгэхээр энэ бид ямар ажил хөдөлтөд тэмцэх гээд байна гэдгийг олж мэдэхгүйгээр бид за нэг бай буудах чинь гэж бодъё. Тэгээд аль байгаа буудахгүй зүгээр л шүршээд байгаа байхгүй. Тэгээд тэр ерөөсөө энэ улс төрчдийнх нь амлаж байгаа амлалт нь ажил хөдлөлийг байхгүй болгоно гэж хэлдэг. Тэднээс нөгөөдөл шиг тийм нарийн хэмжиж байгаа юм байхгүй шүү дээ. За манай ажил хөдлөлийн онцгой ажил хөдлөл байдаг юм аа. Тэгэд энэ онцгой ажил хөдлөл гэдэг байгаа нь ямар учраас үүссэн гэхээр хоёр систем солигдоход үүссэн гэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр систем чинь социалист системийн бүх капиталыг төрд авсан байсан систем. Энэ капиталист систем чинь бүх капиталыг ард түмэндээ өгсөн ажиллаж байгаа систем. Тэгээ төр оролцож чадахгүй учраас ингээд ийм үл үзэгдэгч гарыг нөлөөллөөр төр оролцдог ийм систем. Тэгэхээр биднэрт энэ гурван цэг дээр гурван дээр нь нөлөөлөх боломж байна. Тэгэхдээ гурван дээр нь 11 ийм арга хэмжээгээр нөлөөлөх боломж Монгол улсад байгаамаа. Одоо жишээ нь ингээл одоо ажил хөдлөл тал дээр хичээл нутгийн өөрийн удирдах байгууллагыг хөгжүүлээ, нутгийн өөрийн удирдах байгууллагууд байгалийн баялаг газар эдгээр захин зарцуулах эрх өгөөд бүх аж ахуйгаа хөтлөх эрх өгөөд ингэх юм бол энд асар олон ажлын байр гарч ирэх жишээтэй стратегийн ордуудаа хувьцаажуулаад өргөө хөгжүүлчих юм бол мэдээж асар олон ажлын байр гарна ойлгож байна тий. Аюу хөрөнгө капитал өчигдөр бид нар ярьсан шүү дээ. Асар их хөрөнгө капитал суларч ирэхээр ийш ажлын байр асар их болно. Төрийн өмчт үйлдвэрүүдийг ард түмэндээ хувьцааг нөгөөд тийм нөгөө дархны мянга эрдэнтийн мянга хөтлийн мянга нисхийн мянга цахилгаан станцын мянга гэднэргээ өгчөөр нөгөө асар их ажлын байрууд бий болно. Яагаад гэхээр нөгөө төрийн өмч гэдэг чинь хинийч биш өмч. Эзэггүй өмч. Тэрийг эдэж завшиж асгаж цутгах байгаа хүмүүс л дарга болоод байгаа байхгүй. Тэд мэрэгжлийн хүч дарга болж очихгүй байгаа шүү дээ. Жишээ нь одоо жишээ нь өнгөрсөн 30 жилийн хугацаанд 4-р цахилгаан станцыг 30 жил зассан юм байна л та. 4 шинэ цахилгаан станц барих мөнгөөр засаа хийчих. За тэгээд цалин төр цалин нөгөө албан хаагчтай цалингийн тогтоосон маш бага цалин өгнө гэдэг ингээд бизнес биш. Энэ бол бизнесийн байгууллага биш. Ер нь шүү дээ. Бизнесийн байгууллага ашиг олох гэж байгуулагддаг байхгүй. Төрийн байгууллагыг зарлага зарах гэж байгуулж байгаа шүү дээ. Гэх мэтлэн зөвхөн ажил хөдлөл тал дээр ихэд биднэрт ийм 3 том хүчин зүйл байж нөлөөх. Одоо жишээ нь хэрэглээ тал гэх юм бол эдийн засагт мөнгө нэмэх хэрэгтэй. Манай улс ерөөсөө 4 тий манай улс ерөөсөө 16 ихний төгрөгтэй бэлэн мөнгөтэй байж шүү дээ. Тэгээд тэр бэлэн мөнгө нь зүгээр юу гэдгийг 6 тэрбум орчим доллар юм уу тий? Тэгээд 6 орчим тэрбум доллар байхгүй. Тийм баг мөнгөөр амьдарч байгаа улс бид нэр социализмд мөнгөгүй болох гэж явж байгаад тэр мөнгөгүй нийгэмд коммунизм үед явж исэн. Тэр мөнгөгүй нийгэмд орох гээд мөнгөө хит багсгсан байгаа. Тэр тоон дээрээ гацсан байгаа манай мөнгө. Тэгэхээр хэрвээ мөнгө нэмээд өгөх юм бол ийшээ хэрэглээ талд асар их хүү буулгаад өгөх юм бол асар их хэрэглээ нэмэгдэнэ. Энэ татвар бол одоо 16 их найт төгрөгийн мөнгөтэй улс мөртлөө 13.9 тэрбумын төсөвтэй байна шүү дээ. Тэгэхээр юу гэсэн чамд өгсөн мөнгөө хуу татварлаа авчдаг болсон байхгүй. Тэгэхээр энэ татварыг хөнгөвчилж өгдөг. Ер нь эдийн засгийн хямралаас гарахын тулд бүх улс орон татвараа хөнгөвчилдэг, татварын шинжилгээ явуулдаг. Тэгэхээр хэрэглээ талд гэхэд ийм хоёр юмар. За үйлдвэрлэл талд гэхдээ те зээлийн хөгнөгөөс 5 болгож болж байна. Энэ ерөөсөө хөгжсөн орон хөгжиж явах үедээ зээлийн хүн уртын зээлийн хүн 1-5% байдаг юм билээ. Манайх шиг 20% биш байхгүй. Манай жилийн одоо зээлийн жинхэнэ дундаж хүн 20% байж штт. Тэгэхээр ингээд инфляцийг хазарлаад өгөх хэрэгтэй байхгүй. Одоо бид нэр ингэчээд байна. Манай мөнгө 90 онд 9 их найд байсан. 9 тэрбум төгрөг 900 тэрбум төгрөгтэй. Биш ээ 9 тэрбум төгрөгтэй байсан 90 онд.
сая 2017 онд 9 миллион төгрөгтэй байсан Монгол улс. Тэгэхээр энэ мөнгөнийхээ шиг 1000 дахин алдсан байгаа байхгүй энэ 20 саяны 27 жилийн хугацаанд тийм байна уу? Тэгэхээр 1000 дахин алдсан гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр би бизнес эрхлээд өөрийнхөө мөнгийг 1000 дахин нэмж чадсан ч гэсэн байрандаа зогсож байна гэсэн үг шүү дээ. Тийм байна уу дээ? Энэ манай бизнесүүд яагаад түрүү тоон дээр харсан шүү дээ. 98% жижиг дунд ангилалд гацчаад байдгийг бэ гэхээр энэ инфляц чинь энэ бизнесийн хандлагыг дээрэмдээд байгаа байхгүй юу? Би мөнгөө 1000 дахин өсгөцсөн байсан ч гэсэн миний бизнес томроогүй байж байгаа юм шүү дээ. Хүн өнгөрсөн 30 жилийн хугацаанд 1000 дахин алдсан биз шүү дээ. Энэ инфляц. Тэгээ тийм учраас одоо чи ингээд ганцхан жишээ ав. Манай 89 онд байгуулагдсан. Одоо Солонгосын Samsung бас 89 онд байгуулагдсан. Тийм үстэй. Энэ хоёр чадсан. Samsung-ийн энэ жил өнгөрсөн жилийн ашиг нь 10 тэрбум доллар байна. Манай Монгол улсын төсвөөс 2 дахин том байна. Тийм том компани болсон явж штэ тэр. Менежмент хаана вэ? Жижиг дунд үйлдвэр өөр. Гэхдээ манай том ихэлсэн шүү. Телевизээр үйлдвэрлэж ирсэн шүү. Тэгсэн мөртлөө яагаад босхгүй байна гэхээр ингээд ийм их олон одоо бизнесийн орчин хамгийн таагүй улс байхгүй та Монгол. За тэгэхээр инфляци хязгаарлаж өгөхгүйгээр бизнес хөгжинө гэж байхгүй шүү дээ. Инфляцийг болгож хөрөнгөний бирж ороод ирэх юм бол бизнесүүд хөнгөө хугацаагүй эргэн төлөгдөхгүй санхүүжилт авдаг учраас л энэ бизнес асар чухал санхүүжилт байхгүй. Хөрөнгөний биржээр хувьцаа гаргана гэдэг чинь буцааж төлөхгүй, хүү төлөхгүй, хугацаа байхгүй. Ийм мөнгө шүү дээ. Тэгэхээр бизнесүүд асар их дэмжигддэг, асар их ашиг орлого олдог учраас бүх компани одоо жишээ нь Японд бол бүх компани хувьцаат компани байх хэрэгтэй. За том төслүүд хэрэгжүүлэх юм бол энэ тал дээр занга нөлөөлөл гэдэг. Энэ яг нөгөө Монгол жижиг буурын орнуудад ийм занга нөлөөлөл гэж юм байгаа юм л та. Улс төрийн тэмцэл, дайны нөлөө, далаад гарцгүй, байгаль цагуурын орчин нууц гэдэг юм уу тийм ийм олон дөрвөн том 10 хэдэн занга манад байгаа. Дэд үтц байхгүй ч гэдэг юм уу тийм энэ занга нөлөөллийг сулруулж. За инновацийн санд ажиллаж өгөх юм бол одоо Израиль шиг инновацийн сан байгуулах юм бол бизнесийг асар хүчтэй дэмжиж өгчдөг. Тэгэхээр Израилийн тэр инновацийн сан гэдэг юм нь Америкийн засгийн газраас $250 мянган зээлж авчираад Израилийн засгийн газар $250 мянган гаргаад ингээд $500 мянган гаргачаал тэгэл тань одоо та бизнес эрхлэгч байлаа сайн бизнес эрхлэгч төсөл бичээд ороод ирлээ гэхэд би танд хүүгийн хугацааг өргөн төлөхгүйгээр мөнгө өгч байгаа. Тийм боломжоор хангасан ийм инновацийн сан гэж юм чи. Тэгээд тэр нэг л шаардлага тавьж байгаа төрн хамгийн сайн төслийг сонгож авч байгаад ашгаа 70-30% чи 70 би 30%. Тэгээд энэ маш олон бизнесүүдийг дэмжижсэн. Израилийн тэр венчур Иосма сан гэдэг сан $5 тэрбум болсон явж ш. Нөгөө $500 мянган хэлсэн сан ч одоо $5 тэрбум болсон. Тэр шиг 20 гаруй сан байна. Хоёрын сангууд ороод ирсэн. Энийг бүр венчур аж үйлдвэрлэл гэж нэрлэж ингээд. Ийм олон одоо үйлдвэрлэл талдаа бол бид нар 7 ийм гурвалжинд нөлөөлж болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ манай Монголын эдийн засаг бүр ингээд хэвтцэн унтсан. Бидний эдийн засаг гэж хэлэхэд хэцүү. Алибабагийн эзэн гэж томорч штэ. Манай компани санхүү бол бие даасан эдийн засаг юм а гэж томорч байгаа байхгүй. Тэгэхээр яагаад энэ томорч юм гэхээр аюул олон орны эдийн засгаас том байна шүү дээ. Alibaba гэж компани $231 тэрбум хөрөнгөтэй байж байна. Манай улсын төсөв $4.9 тэрбум байж байна. Тэгэхээр чи Монголын эдийн засаг $12 тэрбум байж байна. Тэгэхээр чи одоо томрлоо яах юм тийм байгаа үстэй. Харин бид нар эдийн засгаа унлаа бослоо эднэр гэж орилж явахын оронд нөгөө компани санхүү шиг юм дээр сууж байгаа байхгүй юу улсаараа. Тэгэхээр
манай эдийн засаг чинь ийм доор хөвтөж байгаамаа. За одоо ингээд хар л да. Хэрвээ би ажилгүй байх юм бол би ганцаараа энэ улсад ажилгүй байх юм бол миний буруу байж болно. Би тэнэг байж болно, залхуу байж болно, тэ? Арх ууд дуртай байж болно, ажил хийх дургүй, тэ? Ийм байж болно. Нийтээр улс нийтээр ажилгүй байгаа бол зөвхөн төрийн буруу байдаг. Зөвхөн төрийн буруу шүү. Нэг хүн ажилгүй бол миний буруу байж болно. Нийтээр одоо зөвхөн төрийн буруу. За тэгэхээр одоо төрийн буруу гэдэг та нар харалтаараа газар байгалийн баялаг төрийн өмч мөн үү? Нөгөө үйлдвэрлэлийг хөгжүүлэх хамгийн том үйлдвэрлэлийн нөөц нь төрд байгаа. Төр гэж юм блэ 60 тэрбум жидүү. Даун хулгайч, өөрчин, офшорч. Улс орноо томж, дээрэмж, эдхийн төлөө авцсан атт байж байгаа шүү дээ. Тэгээ эзэнгүй төрийн өмч гэдэг чинь. За стратегийн ордуу төрийн өмч мөн үү? Тэгэхээр энийг хэрвээ за энэ байгалийн газар байгалийн баялагийг сурлаад ард түмэндээ хөгжлөөд өгчих юм бол ажлын байр маяг одоо тий мөнгөөр мөнгө хийдэг. Одоо манай монголчууд ч амар их ноу хаутай гал хэрмэлцэлтэй хэрэглээний тэмүүлэлтэй ард түмэн. Гэхдээ хөгжиж байгаа орны ард түмний шинж бүрдсэн ард түмэн баггүй. Тэгээд энэ манай ингэж штэ 10 хүн тутмын нэгэн компани захирлж штэ Монгол улсын статистикийн газар насан туршийн 10 хүн тутмынх нь 100 мянган аж ахуйтай 1 сая орчим агийн хөдөлмөрийн чадвартай иргэд байна. Тэгэхээр 10 хүн тутмынх нь нэгэн компани захирал тэр чинь юу гэсэн үг вэ? Би ингээд би мөнгө олж чадна. Гэ компани байгуулж байж байгаа юм шүү дээ. Тэгээ тэр хүнд мөнгө дутаад байгаа үстэй. Мөнгө дутчих. Мөнгөийг мөнгөөр л хийдэг. Бизнесийг мөнгөөр л хийн. Эдийн засаг тэр чигээрээ мөнгө. Тэр тоо бүхний ард мөнгө байна шүү. Тэгэхээр энэ хувьчлаад өгчих юм бол нөгөө бизнесээ хийх асар их гарааны хөрөнгөтэй болоод авч байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ газар байгалийн баялаг эдгээр ховчлж болохгүйгийн нөгөө иргэний засаглал руу шилжүүлж өгөх тухай асуудал яригдах юм бол 100 мянган ажлын байр чөлөөтэй бий болно. За стратегийн ордууд төрийн өмч мөн бас л сая шиг яг юм гарч байгаа. Тэгээд энийг ховчлаад нутгийн өдөртөх байгууллагад өгөх нь өгөөд ард түмэндээ хувааж өгөх нь өгөөд ингэж хүмүүсээ яг та машин үйлдвэрүүд төрийн өмч мөн тийм үстэй тэрл эрдэнэт тэрл станцууд тэрл төмөр зам хийдэг бүгд энэ том машин үйлдвэрүүд нөгөө Маркс ч хэлсэн шүү дээ. Үйлдвэрлэлийн бүх хэрэгслийг төрийн өмч болгох гэдэг тэр чинь хэвээрээ бид нар социалист орн хэвээрээ байгаа байхгүй юу? Энэ чинь бүгдээрээ нийлээд энэ нэг юм сайхан социалист улс гэдэг нэг юм сайхан гэр барьцсан. Тэгээ тэнд бүгдээрээ аз жаргалтай бүх улсынхаа хөрөнгийг төрдөө нийлүүлчээр бүгдээрээ юм амар тайван аз жаргалтай эмнэлэг сургууль төр ажил өгдөг ийм байсан чинь 90 он болсон ч арчсан болсон та нарт гар өөртөө амьдрэх нөгөө гэрээсээ ард түмнээ хөөлнөцсөн гар хорсон хөөчжээ. Газар байгалийн баялаг стратегийн орд машин үйлдвэр одоо юу ч өгөөгүй хөөгөө гаргацсан ардчил гэв. Тэгээ одоо өмч аваа үлдсэн эдгээр чинь насгад дутгаад байж штэ. Одоо яагаад сонгуул болохоор мянган хүн төр болох тий төрийн төшөө болох гэж зүтгэж чинь гэхээр ихэнхийнхэн цаана далд санаархал нь энэ өмчнүүд л байна шүү. Гэхдээ чи төр гэдэгт чинь тэр их дааж давшгүй их газар байна, байгалийн баялаг байна, үйлдвэрүүд байна, төсөв байна, төсөл тендер байна. Тэ гадаад дотоодоос олоод ирэх зээл байна. Энэ үйлдвэрүүд дээр ах дүүсээ тавих боломж байна. Өөрөө янз янзын юм хийх боломж байна. Гэхдээ бүх эрхээ өгчөөд байж байгаа шүү дээ. Тэд нар чинь тэгээд төр болох гэж зүтгэхгүй байх юм. Ээжийн охин азаа үзэхгүй байх юм. Аав өхөө азаа үзэхгүй байх юм. Амьдрах ганц арга тэнд байгаад байгаа учраас. Тийм үстэй бидний чинь би учиргүй буруутгаад байгаа юм байхгүй. Тэгэхээр энэ эднийг энэ том хөвгүүдээ ард түмнийгээ өгөхгүй юм бол энэ төр чинь бузар хөөрэ бурхан ч орсон бузар болно. Тэг төрлийн маань. За тэгэхээр
Энэ яагаад унтраа та? Би хурцгэл тэгээд юм. Тэгэхээр татварын боолчлоо Монгол улс. Хараа татвар их хурааж юм. Манай Монгол улсын үндсэн хуулийн 17-гийн 3 дээр ингэ байж байгаа шүү. Хуульчлагдсан татварыг төлөх нь эргэн бүрийн 64 мөнгө гэж байж байгаа байхгүй. Тэгэхээр ямар л татвар авыг төр хуульчлсан тэр бүхнийг чи өгдөггүй төлөх ёстой. Тэгээд улсынхаа бүх мөнгөний тоотой тэмцүү хэмжээний татвар аваад сууж байгаа байхгүй да төр зэсгч чинь. Тэгээд ард түмэн бүр одоо мөнгө зөртлийн албан татвар гайл худалдаа юу ямар татвар нэрдэг бүгд чи төлдөг. Тэгвэл дам утгаараа бүгд чи төлж байгаа. Тэгэхээр энэ татвар бол асар их байгаа. Энэ татварыг багасгаад өгөх юм бол энэ компаниуд чинь ашиг орлого нэмэгдэнэ үстэй. Ард түмний хэрэглээ өснө үстэй. Нөгөө төрөний гурвалжин дээр чинь үйлдвэрүүдийн дарамт бууна үстэй. Тэгэхээр үйлдвэр өснө. Энэ ажилгүйд буурна. Хэрэглээ өснө. Нөгөө л гурав байхгүй. Нөгөө л гурван том хувьсгчтэй ч тэгж очиж нийлүүлж байгаа шүү дээ. Тэгээ хүү буулгах нь төрийн үүрэг юм. Энэ мөнгө гэдэг чинь ерөөсө ганцхан төрийн хийх ажил байхгүй. Мөнгө хийх нь аюул ашигтай байх гэж чи мөнгө хийж болохгүй үстэй. Тийм үстэй. Нэг компани, хувийн компани мөнгө хийх ёстой гоё юм биш. Хийж болохгүй зөвхөн төр хийлнэ. Төр зөвхөн мөнгөнийхөө ханш машиг барих үүрэгтэй. Тэгэхээр энэ төрийн энэ мөнгөнийхөө бодлогыг барьж чаддгүй учраас улс орон чи дампуурч энэ зөв болох юм бол бид нар алтан төгрөг хэмжээ эднийгээ саналаа гаргаад байгаа шүү дээ. Тэгэхээр юм бол ингээд тусдаа ингээд бүр 110 мянган ажлын байр бий болно. Бид нарт бол юу вэ нэг 300 нөгөө гадаад руу ажилтгүй болж байгаараа явсан 250 мянган хүнтэйгээ нийлэх юм бол 300 мянган ажлын байр хэрэгтэй шүү дээ. Гэтэл сайн 100 ажлын байрны боломж байж байгаа. За түрүү инфляцийг ярьсан чинь хөрөнгөний бирж Монгол улс засах юм бол одоо янзын гоё янзын том өсөлт орж ирэн том төслийн төр хөдөлгөх их боломж байна. Энийг хийх юм бол занга нөлөөллийг төрөл арилгах хэрэгтэй. Инновацийг төрөл зохион байгуулдаг. Тэгэхээр энэ бүхэлдээ энэ ажилгүйдлийг байхгүй болгоё. Бүрэн хөдөлмөр эрхлэлтэнд хүрээ гэдэг тэмцэл чинь зөвхөн төрийн тэмцэл. Нэг хүн ажилгүй байх юм бол миний буруу байж болно. Нийтээр ажилгүй байх юм бол заавал төрийн буруу, зөвхөн төрийн буруу гэдэг чинь энэ байхгүй. Дандаа хараа төрийн гэдэг дандаа төрийн хийх өөрийнх нь үндсэн үр функцэд багтдаг ажлууд юм аа. Энэ төрийн шонол, төрийн тэнэг, энэ байдлаас болж Монгол улс 30 жилийн гүнзгий хямрал донд одоо байж штэ. Энэ хэрвээ энэ мөнгө хямралын их мөнгөний баг байх юм бол ард түмэн зүгээр ингээд мөнгөний төлөө дайн болчдөг гэж аахгүй тэр улсад. Одоо манай Монголын ард түмэн мөнгөний төлөө дайтчих штэ. Тийм биз дээ. Хөөе талигаж давгал хамсруугаа ингээд машин годомжийн ард түмэн машин явц. Хөөе эднэр мөнгө олох гэж явж байгаа штэ хөрхий. Хотоо хоёр тайрчаа гэртээ харъя гэсэн хүн нэг ч байхгүй гэж хэлжсэн. Гэхдээ тийм биз дээ чинь. Хотоо хоёр тайрчаа харъя даа гэж бодож байгаа нэг ч машин байхгүй штэ. Зөвхөн мөнгөний төлөө явж байгаа штэ. Тэгэхээр мөнгийг юм баг болгоод мөнгөний төлөө тэмцэл асар хүчтэй болоод эхлэхээр хүмүүс эхлээд ёс суртахуун өгнө. Дараа нь эрүүл мэндийн өгнө. Дараа нь амь насаар хайрлахгүй тэмцэн. Дараа нь улс орон төр засгаас хайрлахгүй болдог гэж байна шүү дээ. Одоо ингээд харалтаа 90-ад онд бид нэр авилгал гэж юу ч мэдэхгүй байсан. Тэгэл 90-ад онд нэг юм ажил бүтээхийн тулд нэг шоколад ингээд нууцаар өгдөг байсан байхгүй. Тэ? Шоколад нууцаар өгдөг байсан. Чи авилгалын их байхгүй. Одоо яасан ёс суртахууны алдаж эхэлж байна. 90 онд Монголын ард түмэн асар өндөр ёс суртахуутаагаар энэ ардчилсан үйлгээд байгаа юм чи хөл тавьсан. Авилгал гэж огт мэддэггүй байлээ тийм мэдээ. Арын хаалга гэдэг нэг тийм аюулгүй үзий яддаг ганц юмтай байсан. Тэгсэн чи одоо хараа амар болсон байгаа үстэй. Тэр нэг ганцхан шоколад өгж эхэлж ийсэн бол одоо ерөөсө
төрийн зүгээр л төрийн албан хаагч нь бүгд мөнгө олгож байгаа муухай хартсан л хүмүүс. Ажлын удаашруулна, дээрлэх нь, доромжлно тэ бүхний л аргаар ингэж байгаа л мөнгө өгөх юм бол тэр дорой бүтнэ. Адилхан өргөн амтд мөнгөний төлөөл явж байгаа. Тэгэхээр бүгдийг өршөөх хэрэгтэй. Ийм том бодлого явах хэрэгтэй байхгүй. За тэгээд энэ лекц чи яг та ингээд юу юм чинь бүхэл бүтэн цаг 30 минутын лекц юм байна. Тэгэхээр энийг одоо бүгдийн ярилтаа биш би хүмүүсээс асуулт хариулт аваад дуусгачих лекц. Цааш нэг гээд ярих юм бол асар олон юм байгаа. Өчигдрийн ярьсан баг сар давтагдана. Одоо жишээ нь ингээл төрийн өмчөд үйлдвэрүүдийг ард түмэндээ өнгөө хөвчлөх юм бол аимшигтай ажлын байр бий болно. Ард түмэн айгүй баяжна. Баяжаад эхлэх юм бол нөгөө нэг арга буюу хит баг цалин хөлийн зөвшөөрөлт ажил орохоо байж штэ би айгүй хөвцөөтэй айгүй их ногдлоо шиг авдаг. Би бирж дээр тоглож мөнгө олж болдог тэр нөхцөл болцсон бүгд бэлэн болцсон бид айгүй их мөнгө олж чаддаг болцсон байх юм бол хүн надад нэг 500 мянган төгрөгийн цалин өгөн, сая төгрөгийн цалин өгөн чи ажилд орох гэвэл би хуцлын үсттэй. Тэгэхээр энэ арга буюу ажил хөдөл гэдэг юмнаас чинь тэр арга буюу тэр баг цалин хөлийн зөвшөөрч ажилд орж байгаа асуудал чинь ийм том үнний ардл арилнаа. Тэгэхээр төрийн өмчүүдээ ингээ ард түмэндээ өгж одоо энэ нөгөө дэлхийн 2 дугаар дайны үед чинь Америкийн төрчин нөгөө цэрэг зэвсгийн үйлдвэрлэлээ эхлээ гартаа аваад онгоц танк мак гэдэг ингээ явж байгаа сүйдээ бүр ингээ дангаагаад яг социалист төр шиг болцсон байхгүй Америкийн төр. Тэгээд ганц Америкч биш Америк, Англи ингээл бүх ардчилсан орнууд тийм болцсон байсан. Тэгээд 70-аад оны хямралууд том хямралууд ороод ирсэн ойлгосон байхгүй. Оо эн чинь төрийн өмчийн үйлдвэр гэдэг юмнаас бол хямраад байгаа юм байна гэдэг. 80-аад онд 70-аад оны сүүл 80-аад оны ихээр энэ гурван том харааны Рожер Номик гэж тэр шинэ Зеландын ерөнхий сайд байх. Тэгэхээр энэ хүмүүс чинь энэ төрийн өмчийг хувьчилсан юм аа. Хувьчилж эх орноо одоо эдийн засгаа юм л болгосон байхгүй. Тэгээ бүр Рейганизм гэж нэрлэдэг. Рейганомика гэж нэрлэдэг. Бүр Тэтчеризм гэж нэрлэдэг. Тэр том хөгжлийн бодлогууд Рожер Номик гэдэг. Тэгээд ийм хөгжлийн бодлого явах юм бол 100 мянган ажлын байр зүгээр чөлөөтэй байхгүй. Тэр хамгийн гол нь тэрнээс гадна тэр цаана байгаа өгөөж нь иргэдмэн байжнаа гэд. За ингээл ер нь бол ингээл дэлгэрүүлэл ярих юм бол цаг гарны лекц байгаа. Тэ анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. За асуулт авъя. Хэдэн сайхан асуулт авчи. Асуулт байна уу? Өчигдөр аваад сайхан асуулт орж ирээд байсан. Хөтөлбөр эрхлэлтэй тайлбарлаад өгч байна. Бүрийн хөдөлмөрийн эрхлэлт гэдэг нь кейс бол ингэж хэлсэн байлаа. Бүрийн хөдөлмөрийн эрхлэлт гэдэг бол арга буюу ажлын хэлнэ гэж байна. Нөгөө талаас нь бүх хүн ажлын байртай болохыг бас ойлгож болно шүү дээ, тийм. Гэтэл бүх хүн ажлын байртай болно гэж байдаг юм л да. Заавал нэг хувь ч юм уу ажилгүй байдаг юм байна. Тэгэхээр Кейнс гэдэг хүн 100% ажлын байртай болно гэж социализмын үед хүртэл бүх хүн ажилтай болох гээд байхад ажлын хүмүүс байгаад идэг гэсэн баггүй. Хамт олноороо хүмүүжүүлэх гээл үзэлээдэг ерөөсөө байхгүй. Тэгээд годомжинд богцоох га тэрийг илүү гэж үзээд яваад идэг хүмүүс байсан шүү дээ. Тэгэхээр бүрэн хөдөлмөр эрхлэлт гэдэг нь ерөнхийдөө ингээд бүх хөдөлмөрийн салбарт бүх хүн маань ажилтай болох гэдээ ойлгочих болно. Тэгвэл лав кейс тэгж хэлэхгүй арга буюу ажлууд алга болохыг бүрэн хөдөлмөр эрхлэлтэнд төрлөө гэж үзье гэдэг байгаа чинь бүх хүнтэй одоо социализмын шиг жишээ нь цэвэрлэгч 260 төгрөгийн цалинтай, инженер 600 төгрөгийн цалинтай гэдэг. Тэр мөнгө нь яг нэг сард идэл дуусах хэмжээний мөнгө.
Өдөж угаад өмсөн зүгээр дуусна. Өөр хоримтлал үүсгэн машин зэрэг аавна гэж байхгүй. Социализмын үед хувийн машин 110 байсан гэж байна. 110 зэрэг хувийн машин байсан. Тэр хоримтлал үүсгэж машин зэрэг авах мах ойлголт байхгүй. Монгол банк бүх мөнгөө 7 бүтэн эргүүлдэг байсан гэж байна. Цалин тавилаа. Идэж бүх хүмүүс мөнгөө идэж дуусах нь харж ш тийм ээ. Яг харж чадчих واخ. За нөгөөдөл дуусчлаа. За дараагийнхаа цалин тавья гэж харж ийсэнтэй яг адилхан баггүй. Бүх мөнгөө 7 бүтэн эргэлдүүлж чаддаг. Одоо бид нар нэг ч бүтэн эргэлдүүлдэг. 7 бүтэн эргэлдүүлж чаддаг тийм бол болцсон явж байгаа. Байсан. Тэгэхээр цэвэрлэгч 260 төгрөгийн цалин өгнө гэдэг шигээр бүх хүнийг ажилтаа болгочлоо гэсэн ч бүрэн ажил нөгөө бүрэн хөдөлмөр эрхлэлтэнд хүрэхгүй гэсэн үгийг хэлж яахгүй цаад кэнс чи амар байгаад дээ. Бид нар бүрэн бүгд ажилтаа байсан социализм гэдэгт бүгд ядуу байсан. Гэхдээ өөрийнхөө тарих толгоогоор хөлс булчин шүүмсээр ажил хийгээд өөрийнхөө амьдралыг тэтгээд босгоод аваад бийж чадахгүй тийм цалин авах юм бол тэр чинь одоо ажил гэж хэлэхэд одоо шудраг хөдөлмөр гэж хэлэхэд одоо хаашаа тийм үү. Тэгээд энэ араа нөгөө энэ арга үеийн ажилгүйд орчгоор чинь бүх хүн нөгөө ажлын байрны төлөө ингээд ноцолдоод, зодтолдоод, өрсөлдөөд ингээд өөрсдийнхөө цалин унгаагаад байж бол хамгийн ороод төрдөг гэж байгаа байхгүй. Тэр харин бүрэн хөдөлмөрийн эрхлэлт гэдэг юм руу дөхөөд ирэхээр юу болох вэ гэхээр би ингээ ажилтаа ажгүй сайхан ажилтаа хүн байж итэл намайг ингээ энэ тэндээс ажил далдан дуудаад байгаа байхгүй. Хөөе яа маш чам би тэдэн төгрөгийг миний цалиг нэмээд ахуй хангамжийг сайжруулад ингээ 3-4 хүн дуудаад байгаа. Тэгэхээр нөгөө цалин өссөөр байгаа автоматар хамгийн дээдсэгтэй хүрж байгаа. Одоо энэ хамгийн өндөр цалинтай улс орнууд бүрэн хөдөлмөр эрхлэлтэнд өгсөн байгаа улс орнууд. Тэгж үе цалин өндөр болдог. Тэрнээс төр цалин нэм гэх юм бол болдоггүй. Хувийн хвшил өөрийнхөө одоо дотоод болцоогоор нэмж чаддаг. Иргэд яаж ч хүсээд нэмэргүй. Тэгээ энэ чинь энэ олон одоо хүчин зүйлийнх нь нөлөөнд нь авч үздэг. Тийм учраас энэ Кейнс гэж хүн чинь хөдөлмөр эрхлэлт хүн зээл хөрөнгө мөнгөний ерөнхий онол гэж байгаа. Тийм ном бичиж байгаа. Хөдөлмөр мөнгөөр хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөр эрхлэлт хүн зээл хөрөнгө мөнгөний ерөнхий онол гэдэг юм ном бичиж байгаа. Тэгээд 5 энэ том хөвсгчийн дунд 5 энэ том хөвсгчийн дунд нь яаж хүмүүсийг бүрэн хөдөлмөр эрхлэлтэнд хүргэх вэ гэдэг тийм ном бичсэн байхгүй. Хямралыг яаж даван туулах вэ гэсэн үг л дээ. Тэгээд тэр одоо Кейнсийн онолыг л ерөөсөө бүх дэлхий баримтлал явж байна. 2008 оны хямралд ороод Америкчууд 1.2 их $80 хэвлэсэн гэж. Энэ нь 120 сая хүн өргөтэй Америкийн нэгдсэн улсад өрх бүхэнд $10 сая тэнцэх мөнгө гэж. Ингэж үйлдвэрлэж хямралаас гарч байгаа жишээ нь Америкчууд. Хятадууд 2017 онд зөвхөн 2017 онд гэхэд $4 тэнцэх хэмжээний юан үйлдвэрлэж эдийн засгаа хийж юм гэж байхгүй. Тэгэхээр одоо тэр $4 хийчихэл хятадууд жишээ нь уул уурхааргаа гутлын үйлдвэрлэгээ ингээд өглөө гэж бодъё л та тий. Уурхаа юанаараа дараа үйлдвэрлээд дэлхийн зах руу уурхаагаа олборлоод дэлхийн зах руу олсон ашигт малтмалаа зарах нэ. Доллар олоод ирэх нэ. Ашигсан гэсэн доллар олоод ирэхээр өмнө хэвлсэн юанаас арай их доллар ороод ирж байгаа үедээ. Ингээд нөгөө доллар юан хоёрынхаа балансыг хөнгөч мөнгөний одоо систем тохируулаад байгаа байхгүй. Тэгээ явж ийн гэсэн үг шүү дээ. Гутлын үйлдвэртэй юан үйлдвэрлэлөө өгчлөө гутлын үйлдвэрчлээ экспортод гаргаад доллар олоод ирлээ. Ашигсан гэсэн доллар олоод ирсэн. Нөгөө үйлдвэрлсэн юанаас нэг хэмжээний доллар орж иржээ гэдэг. Ингээд хөнгөч мөнгөний шиг тогтоод байна. $4 гэдэг бол $4 гэдэг бол манай энэ жилийн төсөвчний 4.5 4.9 тэрбум ч гэдэг юм уу тийм л мөнгө байгаа шүү дээ. Манай улсын 1000 жилийн төсөвтэй тэмцэх хэмжээний мөнгийг ганцхан жилийн дотор үйлдвэрлээд үйлдвэр уурхаагаа дэмжсэн байна гэсэн үг шүү дээ. Энэ чинь хятад чинь яанаараа эдийн засгаа өсгөж чадж байгаа гайхалтай
орон байхгүй да. Тэгээ одоо 15 оны 9 сард самжийн нөгөө юу явцсан 16 оны 9 сард ч үлээ олон улсын одоо валютын сангийн нөгөө чөлөөтэй хөрөгдөг сагсан байгаа 5 том валютын нэг болцсон. Одоо эдгээр юан үйлдвэрлэж эдийн засгаа тэлж чадахгүй байх нь шүү дээ. Ингээ 30 жил 10% өсөлттэй явцсан эдийн засаг чинь зөвхөн юан дээр явж байгаа жишээ нэг байхгүй. За. Шинэ Монгол юунаас эхлэх вэ? Биш юм. Корона үед ажилгүйд Монгол болон дэлхийд маш их байна. Өнөөдрийн засгийн газрын чиглэлжүүлж байгаа арга хэмжээ энэ ажилгүйдлийг багасгахад чиглэж чадчих нөө. Тэрнээ та юу гэж бодож байна гэсэн асуулт ирсэн байна. Одоо наадах чи баг бүтэн лекц тавихаар том сэдв шүү дээ. Бид нэг ажилгүйдэл гэж ярьж байгаа юм чи ажилгүйдэлтэйгээ холбоод нэг жаахан яриул ярьчих тий. Тийм жаахан яриул ярьчих. Хямрал гэдэг бол гинт ирдэг юм. Тэгээд эдийн засаг хямрлаа гэж үзэж байгаа тохиолдол нөгөө л энэ ажилгүйдэл ахгүй. Ажилгүйдэл өслөө үйлдвэрүүд хаалгаа барьлаа гэд ингэхээр л хямралд орлоо гэж тооцож штэ жишээ. Тэ. Энэ нөгөөдгөл байхгүй. Тэгэхээр ажилгүйдлээ авч үлдэхийн тулд яах ёстой юм бэ гэхээр үйлдвэрлэлээ хамгаалахаас аргагүй болж байгаа байхгүй. Жишээ нь 30 жил ажилласан номын компани гэж жишээ авъя л да уучлаарай. 30 жил ажилласан номын компаниг энэ хямралын үед одоо номын компани туслахгүй байж байгаа унгаачих юм бол тэр 6,000 ажилчин хэн тийж. Дахиад хямралын дараа төр засагт хэн татвар төлөх юм? Дампуурчих юм бол. Тэгээд дахиад номын компани гарч ирэхэд бол дахиад нэг дараагийн номын гарч иртэл 30 жил хэрэгтэй. Тэгэхээр бүр дахиад 90 оноос эхлэх үүднэ. Тийм учраас энэ үйлдвэрээ хамгаал ажилгүйдлийн төвшинг хамгаал хэрэглээ талд мөнгө хий. Хамаагүй ажилгүй болчих юм бол Америк жишээ байгаад ажилгүй болчихгоот нь хүн бүрт $1200, хүүхэд бүрт $500 өгöd байгаа гэхээр энэ хэрэглээ талд нь мөнгө өгж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ цалин авсны дараа хэрэглээ явдаг байсан чинь ажил байхгүй хөл хороонд орсон учраас цалин авч чадахгүй бол хэрэглээ тасрах юм бол ингээд сүрэх гэж шүү дээ эдийн засаг тэр чигээр. Тэгэхээр хэрэглээ талд нь мөнгө нэмж өгөөд үйлдвэрлэлийг хадгалж үлдчихэж байгаад ажилгүйдлээ барих гээд байгаа шүү дээ. Ерөөсөө л ганцхан том асуудал бол энэ байхгүй. Тэгэхээр энэ нөгөө ковидын хямралыг чинь юу гэдэг байгаа шүү дээ. Вийн хямрал гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Яагаад тэгэхээр өвчнөөс шалтгаалаад хөл хоригдсон 20 хямрал эхлээд унахтай айгүй гүнзгий унаад энэ хүртлээ онцоод буцаад сэргэлтээ асар хурдан 3 сарын дотор дахиад сэргэгчдэг байх юм шүү дээ. Тэгэхээр энэ чинь ийм вийн хямрал гэж үздэг байгаа шүү дээ. Гэтэл маш хурдан хямрал өхөл хурдан ундаг. Хурдан унчлаа. Тэгсэн чинь өвчин 20 тайлангууд буцаад газ сэргэн гэж бодсон чинь 20-тойгоо ингээд 3 сар 6 сар болох гэж штэ. Тэгэхээр нөгөө хямрал чинь ингээд энд унсан үеэр ингэж явж байгаад тэгээ хэдийн нэгэн цагт хөлмөл нөгөө хөл хорой тавигдах юм бол нөгөө хүчтэй орнуудын эдийн засаг чинь асар хурдан буцаад сэргэгчдэг. Яагаад тэгэхээр мөнгнөөс болоогүй, хүнээс болоогүй, биер чимраагүй ямар нэгэн одоо тийм хямрал мөчлөг хямрал ирдэг нөлөөллүүд ирээгүй байсан учраас аягүй хурдан буцаад сэргэгчдэг учраас энийг юу хямрал гэж нэг хөгжилтэй орнууд юу хямраад байна. Хятад бол баг вийн хямраад дуусчлаа шүү дээ тийм. Хямраад буцаад одоо баг эндээ орчлоо. Америк бол унчаа жоохон явж байгаа ингэрчээ учраас юу маягийн хямрал болох шүү дээ. Манай Монгол шиг тэнэг улсууд бол хямраад 7-8 жилийн дараа даръя гэж энд
гарч ирдэг байхгүй. Тэгэхээр манайх нөгөө ээл хямралч гэдэг, найд хямралч гэдэг хямралын дүрс ийм болж байгаа байхгүй. Ингээд 7 жил дагаад хямарчдаг. Манай 3 бүтэн цикл хямрал болсон 7 жил 2-7 жил 10 хэдэн 12 жил нэлийн 3 бүтэн хямрал болсон. Тэгэхээр манай хямралууд бол ингээд хамгийн багадаа 4 жил үргэлжлэх нь тов тодорхой болцсон байгаа. Харин тэр 4 жил дотор нь амар олон хямрал байгаа. Өөрийн хямрал байгаа. Тэгж амар том үр төлөвч байгаа одоо энэ дараа жил. Тэгэхээр 4 жил хямралын тиймгээ үзэх юм бол зөндөө байгаа. Гэтэл манай 13 том хямрал байна. Өөрөө төлөв үстэй өөрийн хямрал болно. Байгалийн байлгийг нөгөө түүхий идэж өгнө онж байгаа үстэй. Тийм хямрал ирнэ. Төлбөрийн тэнцлийн хямрал ирнэ. Одоо маш олон хямралууд орж ирж шүү дээ. Нийгмийн даатгалын хямрал явж л байна. Төсвийн хямрал явж л байна. Ингээд аюул олон хямралууд байгаа. Тэгээд тийм 13 хямралтай тэмцэх тухай ийм том юм одоо манайх шиг 14 том асуудлыг зэрэг авч хилцсэн гэднийг гэхгүй зөвхөн корона бодоод байна шүү дээ. Зөвхөн корона бод. Коронатой тэмцээд байгаа. Тэр нь одоо бараг өвчнөтэй биш. Тэ одоо зөвхөн сонгуулийн нэг юм болчиход байна шүү дээ. Сонгуулийг ийм коронавигаар дагнуулаад сонгуулийг яаж гоё хийгээд авах вэ гэж бодоод явж шүү дээ. Тийм болцсон явж. Тэгэхээр манайх бол одоо бодлого авсан гэж хэлэхэд ичмээр дамжигдаа гэж тэр шиг. За гитрхи их удаан ярьчлаа. Тэр удаан үргэлжлүү цаг 54 минут болсон шүү дээ. Болоо юу? Нэг цагийн дотор л багтаал ярих хэрэгтэй шүү. За сонирхсан хүмүүстээ баярлалаа. Маргааш дахиад хийх үү? Маргааш дахиад байрны цагаас ингээд лайв явах юм байна. Маргааш биднэрт 16 сэдв байгаа. Төр засгийн 16 алдаа дутагдлыг яаж засах вэ гэдэг. Одоо яг энэ ажил хөдлөө яаж засах, төрийн алдаа шүү дээ. Ийм 16 алдаа байгаа. Хонглын шүүхээс яаж гарах вэ гэдэг юм уу? Парламентаа яаж болох вэ гэдэг юм уу? Улс төрийн намын дарангууллаас яаж салах вэ гэдэг юм уу? Тэ? Засгийн бүх эрх ард түмний гарт байна гэж юу гэсэн үг юм бэ гэдэг юм уу? Бид нарт ийм 16 ийм том илтгэл байгаа. Өчигдөр капитал тавьсан, өнөөдөр ажил хөдлөл тавьж байна. Маргааш засгийн бүх эрхээ тавья. Засгийн бүх эрх ард түмний гарт байх ёстой гэдэг чинь юу юм? Яавал засгийн бүх эрхийг гартаа авч чадах юм? Яавал ард түмэн бид энэ улсын жинхэнэ эзэн болох юм? Төр засгийг яавал бид яг байранд нь тавих юм? Энэ улгаачуудтай дээрлүүлээд байх юм уу? Төр гэдэг чинь ард түмэнд үйлчлэх ёстой байгууллага байх ёстой юм биш үү? Ер нь тэр яагаад засгийн бүх эрх гэж олон тоон дээр нэрлээд идэв? Ер нь хэдэн засаглал байдгийг гэдэг юм уу ингээд ийм асуултанд хариулсан л гэж. Тэгээд араас нь асуулт авъя та бүхэн идэвхтэй оролцоорой баярлалаа. Тэ 5 дахь өдөр одоо хүмүүс 5 дахь өдөр хүмүүс ямар сэдвээр лекц задмаар байна хэлж болно. Тэгээд бид нэр тэгвэл бэлдээд одоо ярьж болно. За баярлалаа.